сая одоо ковидын үеэрч манайч одоо арц луугаад байлаа л да. Тэгсэн чинь нэг ингээд задлах гээд би өөрөө задлах биш. Нэг удаа би задлаж таарад харсан чинь танай арц байсан. Тий. Жишээ нь тэр арцт чи өөрөө бас бидний уламжлалт хэрэглээ. Дахиад бидний энэ одоо яг бизнестэй байрдаг зарчим гэхүүд бүр ингээд одоо Milko гэдэг манай нэг охин компани байгаа. Тэрний яг үрээ нөрөө уламжлалыг шинжилнэ гэдэг юм үрээтэй. Уламжлалыг шинжилнэ. Уламжлалыг шинжилнэ. Тэгтээ уламжлал нь байна. Тэгтээ шинжилнэ. Тий улам. Тэгэхээр гол одоо концепт энэ өрөөний ураа лоозон гэхээс үл бидний ажлын арга барил бидний манай компани залуучуудын ажлын арга барил ийм л байх ёстой гэж бодож явдаг л да. Тэгээс одоо яг уламжилт хуучин бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ байхаар зах зээл, сав баглаа бол олон зүйл төр бас болж өгөхгүй байна. Аль эсвэл бид нар бизнес хийхийн тулд гаднаас нэг юм авч ирээд, гаднаас тоног төхөөрөмж, гаднаас түүхийд, гаднаас технологи, ноу хау бүгдийг авч ирээд хийчихэд тэгээ гадаадын бараа бүтээгдэхүүнтэй өсөлдөн гэхэр худлаа. Тэгэхээр бидний өсөлдөх тактикийн үндсэн чиглэл бол манай Монголын уламжлалт, түүх соёл, бараа бүтээгдэхүүнийг орчин үеийн техник технологитой холжвол энэ ингээд өсөлдөх чадвартай, ялгаралтай, бусдаас өөр ийм л бараа бүтээгдэхүүн гарч ирж байна гэж л одоо бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа. Тэрэн дээр тэрний зөв арцны ондоо гээл саятаа гэлээ. Тэр чинь өөр уламжлалт тэр арц гэдэг бүтээгдэхүүнийг орчин үеэр савлаад ингээд явж байгаа. Энэ маань одоо харин бүр биднэрт одоо гадагшаага гарах боломж болцоо ингээд бүгд